За тауд өглөө нэмэнд хүргэе. За энэ гурилын импортын татварыг тэгэлсэн цуслалтай холбоотой бас дотоодын тариалалтын ажлыг бас дэмжихгүй болох асуудал үүсээд байгаа. Ягаад гэвэл тариалалт өнгөрсөн жил 57% буурсан. Энэ жил бас тариалалтч маань хүлээж байгаа. Ноёдлон бид нар чинь Баруун аймагт энэ улсын хэмжээнд зуудын байдалтай холбоотой гурилын жил импортын татварыг чөлөөлсөн. Ноёдлон чөлөөлөхөөс өмнө нэг шуудаа 50 жилийн гурил чинь 130 мянга болсон шүү дээ. Одоо 85 мянган төгрөг үнэтэй байгаа. Тийм учраас энийг Баруун аймаг дээр ингээр сайд тусдаа арга хэмжээ аваад ирнэ квот тогтоож өгсөн зөв баг Баруун аймагт. Цагаанар бомт увсын боршоо бомтор орж гурил дээр квот тогтоож өгöd наашаага оруулсан компани байвал одоо хар дансанд оруулах хэмжээний арга хэмжээ авахгүй л дахиад гурилын өсөн тээврийн зардал нэмэгдэнэ. Тэгэхээр энэ дэр нэг арга хэмжээ авч ажиллана уу гэдгийг санал хэлье.